Сайн байцгаана уу хүмүүс. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ эсэлтийн ерөнхий шалгалт 2016 оны A хувилбар дасгал 30-аас 40-ыг ажиллана. За тэгэхээр агаар мандлын гол бүрэлдэхүүн хэсэг хүчил дөрвөгч аргон мөн нүрс дөрвөгчийн монооксид холоорт ус дөрвөгч зэрэг хийнүүд хүлэмжийн нөлөө үзүүлдэггүй шалтгааныг нь зөв тайлбарласан мэдээллийг бид нэр сонгох нь байна. За тэгэхээр энэхүү мэдээллүүдээс хамгийн ихнийх дээр нь ер нь нүрс дөрвөгчийн монооксид нь давсны хүчил нь хит ягаан туяаг шингээдэг боловч молекулд нь агаар мандалд задардаг гэж байна. За энэ бол ерөөсөө агаар тамархан эсэлдэж нүрс хүчлийг үүсгэснээр шууд бусаар нөлөө үзүүлдэг. Ерөнхийдөө бол нүрс дөрвөгчийн монооксид нь бол өөрөө хүлэмжийн нөлөө үзүүлдэггүй байх нь байна. За тэгэхээр ингээд харахаар ерөнхийдөө бол зөв мэдээлэл нь бол 1 байна. За тэгээд мөн хит ягаан туяаны нөлөөд автдаггүй гэдгээрээ 3. За 2 дээр нь болохоор агаарын хүчил дөрвөгч озонтой нээж нүрс дөрвөгчийн диоксид үүсгдэг гэдэг нь бол энэ нь бол эсэлтэж байж яах нь агаар тамархан эсэлтэж байж нүрс дөрвөгчийн диоксидыг үүсгэх нь. За тэгвэл 32 дээр нь өгөгдсөн хүчил тус бүрийн электролит дистацийн тогтмолын утгыг үндэслэн хүчлийг шинж чанар буурах дараалалаар нь байрлуулаарэ гэж байгаа. За тэгэхээр бид нэр дурын электролит бодисын хувьд бол яг электролит дистацийн тогтмолын тоо утга нь их байх тутам молекулын ихэнх хэсэг нь дистацийн дүнд ион болон задардаг. За харин сул электролитийн хувьд бол маш бага байх тусам бол дистацийн тогтмол нь тоо утга нь сул электролит хувьд бол бага байдаг гэж үзнэ. За ингээд бид нар харахад C хувилбар буюу 3 4 за тэгээ 2 1 гэсэн дарааллаар нэг нь буурах дарааллаар бичих нэ. За дараа нь орчин үед концентрац багтай өтгөн азотын хүчил үйлдвэрлэж байна гэж байна. За тэгэхээр азотын хүчлийн үйлдвэрлэлийн үе шатуудыг нь эрэмблэх нь байна. За тэгэхээр азотын хүчлийн үйлдвэрлэл нь 3 үе шаттай байдаг. За эхний үе шат нь бол контактын аппаратад аммиакийг эсэлтүүлэх, хоёрт нь эсэлтүүлэх цамхагт азот 2 оксидыг азот 4 оксид болтол нь эсэлтүүлэх, гуравт нь шингээх цамхагт азот 4 оксидыг усанд шингээж азотын хүчил болгон гаргаж авдаг тус юм 3 үе шат байдгийн байна. За тэгвэл бид нар одоо энэчнээсээ харах нь байна. За мэдээж хамгийн эхлээд аммиакийг нь эсэлтүүлнэ гэж байна. Аммиакийг. За тэгэхээр энэ бол 2 дугаар урвалын тэгштгэл байна. 2 байна. За дараа нь эсэлтүүлэх замд азот 2 оксидыг 4 оксид болгоно гэж байна. За тэгэхээр энэ нь бол яг нь 3 дугаар дасгал дээр урвалын тэгштгэл дээр харагдаж байна. За хамгийн сүүлд нь шингээх цамхагт азот 4 оксидыг усанд шингэнэ гэж байна. За устай урвалд орж байгаа урвалын тэгштгэл бол 5 дээр байна. За тэгэхээр зөв хариулт нь 2 3 5 буюу C хариулт байх нэ. За дараах амин хүчлүүдээс гидро цагирагт бүлэг агуулсан амин хүчил, хүхэр агуулсан амин хүчил, ароматик бүлэг агуулсан амин хүчил тус бүр хэд байгааг нь тодорхойлох юм байна бид нар. За тэгэхээр цагиргын бүтцэд нүрс дөрвөгчөөс нь өөр элемент орсон байвал гидро цагирагт нэгдэл гэдэг. За ароматик бүлэг ерөнхийдөө бол ароматик бүлэг амин хүчил хоёрыг агуулсан байвал энэ нь гидро цагираг бүлэгт байна гэсэн үг байна. За тэгэхээр бид нэр ингээд харахаар ерөнхийдөө бол D дээр D буюу 2 2 4 гэсэн урвалууд дээр гидро цагирагтны бүлэг амин хүчлүүд бол байна. За радикалын механизмаар явагдах урвалын энергийн дельта ашиг утгыг нь ашиглаад зөв хариуг сонгох нь байна бид нар. За тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд бид нар чөлөөт радикал гэж юу вэ гэдэг яаж үүсдэг вэ гэдэг мэдэх нь. За тэгэхээр энэ нь химийн холбооны гомлоотод тасралтын дүнд хослоогүй электрон нь нэг электронтойгоо чөлөөт радикал үүсгдэг. За тэгээд энэ чөлөөт радикал бол мэдээ цэнэггүй захиалгаан саамаг байдаг учраас электрофил нуклеофил шинжийг бол үзүүлдэг. За тэгээд чөлөөт радикалуудаас холоорын молекул монохолоор метан, этан үүсгэх нь ерөөсөө энергийн хувьд ялгаатай байгааг л харуулж байдаг. За тэгэхээр энэ дээр бол яах нь За энэ дээр бид нэр
Зөв хариуг нь сонгоо гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хариу нь C буюу гурвуулаа энэ мэдээллүүд бол зөв байна гэж үзэх нь. За 36 дугаар дасгал дээр энэ дараах давснуудын усан уусамлын гидролизийн дүнд өссөн уусамлын хүчлэг шүлтлэг саармаг нь ижил байх бодисуудыг сонгоо гэж байна. За тэгэхээр бид нар бол давснуудын ионуудын усны молекултай харилцан үйлчилж сул электролит үүсгэх үзэгдлийг бол давсны гидролиз гэдгийг бол мэднэ. Тэгэхээр энэ давсны гидролиз нь дөрвөн үндсэн хэлбэртэй байдаг. Сул хүчтэй суураас үүссэн, сул суур хүчтэй хүчлээс үүссэн, за сул хүчлээс үүссэн, хүчтэй суураас үүссэн гэсэн ийм дөрвөн үндсэн хэлбэр байдаг. За тэгвэл бид нар одоо давсны гидролизийн тэгштэглийг нь бичье. За хамгийн эхлээд хөнгөн цагааны давсны гидролизийн тэгштэл бичигдсэн байна. Дараа нь усных. За тэг хөнгөн цагааны гидрооксид давсны хүчил 20 бол давсны хүчил нь хүчтэй. За тэгээд зэсийн сульфат хүрийн хүчил 20 мэдээж хүрийн хүчил нь хүчтэй байдаг. За тэгэхээр энэчнээс бид нар харахлаар B хариулт буюу хөнгөн цагааны хлорид зэсийн сульфат нь бол ижил байх орчин нь бол ерөнхийдөө ижил байна гэж үзэж болох нь. За дараагийн дасгал дээр ацетилен шатахдаа их хэмжээний дулаан ялгаруулдаг шинжээг нь ашиглаад энэ уруулыг нь гагнуурт хэрэглэдэг гэж байна. За тэгвэл 448 литр ацетиленийг шатаахад хэвийн нөхцөлд хичнээн эзэлхүүн хүчил төрөгч зацуулагдах вэ гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол кальцийн карбидаас ацетилийг гаргаах урвалын тэгштэл ихнээс нь бид нар бичнэ. За энд харагдаж байна. За дараа нь ацетиленийхаа шатах урвалын тэгштэглээс нь тооцоо хийх нь байна. За тэгэхээр бид нар ацетилен шатаад нүүрс хүчлэлийн ус үүсгэсэн урвалын тэгштэглэнд харагдаж байна. За өгсөн зүйлээ бичээд бид нар пропорц бичнэ. 44.8 литр ацетиленээс 112 литр хүчил төрөгч үүссэн бол 448 литр ацетиленээс хичнээн литр хүчил төрөгч үүсэх бэ гэж. За тэгэхээр энэ дээр бол 11.2 литр хүчил төрөгч үүсч байна. За тэгэхээр хариу нь C вэ. За хатуулаг ихтэй усанд савангийн хөөсрөх угаах чадвар сул байдгийн шалтгааныг харуулсан урвалын тэгштэглийг сонгоно гэж байна. За тэгэхээр бид нар энэ дээр яах нь? Ерөөсөө за кальци, магний, ион ихэр агуулсан усыг бол хатуулаг ус гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ хатуулаг усанд байнгын ба байнгын биш хатуулаг гэж хоёр ангилагддаг. Тэгэхээр энэ хатуулаг усанд юм угаахад хөөсөрдөг. Уурын тогооны хананд хаг үүсгдэг сөрөг нөлөөтэй. За энийг тайлбарласан урвалын тэгштэл нь бол мэдээж C7 H35 CO натрий буюу энэ савангийн томьёо. За кальцийн гидрокарбонаттай урвалд орсон урвалын тэгштэл байх нэ. Тэгэхээр зөв хариу нь E байна. За холимгийг ялгах аргуудаа гэж зургаар үзүүлэлээ гэж байна. За энэ аргыг нэрсийн өсгөн тэмдэглэгээтэй харьцуулна уу гэж байна. За тэгэхээр бүгдээр энэ арган дээр ярилцсанаа. Одоо энэ бол мэдээж химийн нэгдлийн физик шин чанарыг үндэслээд холимгийг ялгаж салгадаг аргууд байна. Энийг энергийн бас өөрчлөлтийг нь тодорхойлдог аргууд байна. За тэгэхээр энэ зурагтыг харгалзуулъя. За нэрх арга бол ойлгомжтой нөгөө холимогдох химийн нэгдлүүдийн буцлах температурын ялгаанд үндэслэнэ гэж байгаа учраас нэрх арга буюу 3-ын N. За дахин талсжуулах нэг. За нэг нь дахин талсжуулах гэхлээр хатуу бодисоо тодорхой нэг уус гарагчид ялгаатай температурын үеидэх уусах чанарын ялгаанд нь тус тус үндэслэгддэг тул за нэгийн L байна. Нэгийн L. За L зурагтай харьцуулагдаж байна. За хоёрт нь шүүх арга гэнэ. Шүүх арга гэхлээр ойлгомжтой тэр Q зурган дээр харагдаж байгаа уус молдын хатуу бодисын жижиг хэсгийн хэмжээнд нь тулгуурлаж байна. За 3 нь бол цайных арга гэлзэн 4 нь спектроскопийн арга гэдэг нь бол ерөнхийдөө за M дээр харагдаж байна. За тэгээ энэ нь яг ямар арга гэдэг нь гэхлээр бодисын жижиг хэсэг ба гэрэлтэй харилцан үйлчлэх процессын энергийн өөрчлөлтийг нь хянах бүрдэгдэг ийм аргыг л спектроскопийн арга гэж нэрлэдэг байна. За тэгэхээр 4-ийн M. За 5-т нь центрифуг дэх бол мэдээж P вэ. За энэ арга нь юу байдгийг гэхлээр төгөөс цогтох хүчинд буюу нэгтийн зөрүүнд нь үндэслэгдээд тодорхойлдог аргыг центрифуг дэх арга гэдэг байна. За ингээд зөв хариулт нь бол B хариулт байх нэ.
За Орсын эрдэмтэн Лебедев эрзэний мономер болох Потадигийн 1-2-3 дивинилийг гарган авчээ. За тэгвэл энэ дивинилдийн эрзэн үйлдвэрлэлийн 3 үе шатны урвалын тэгшлэлийг нь сонгох нь. За дараалт нь оруулж сонгох нэ. За тэгэхээр дивинилдийн эрзэн үйлдвэрлэлийн үе шат бол ерөөсөө химийн үндэс нь эхнээс нь спирт гаргаах байдаг. За тэгэхээр энэ дээр спирт гаргаа авч урвалын тэгштэл нь бол 2 байна. 2. За дараагийнх нь дивинилийг гаргаа авах. За тэгэхээр энэ полимерчийн хурвалаар дивинилийг гаргаа авдаг байна. Тэгэхээр 1 уушлаар бушин наандурч дивинилийг гаргаан авах арга нь болохоор за спирт нь ерөнхийдөө спирт нь цаашаа урвалд ороод алкадийн үүсгээд ус төрөгчийн хий үүсгэх энэ процесс нь дивинилийг гаргаа авах арга байна. За 3-т нь дивинилийг полимержуулах гэнэ. За энэ нь бол ойлгомжтой 1-р арга. Тэгэхээр зөв хариулт нь 2, 3, 1 гэсэн хариулт байх нэ. За гэрийн даалгалт эсэлтийн ерөнхий шалгалтынхаа бие хувилбарын 30-аас 40-ыг ажиллана. Тэгээ анхаарлаа хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.